Сайхан ч хэнийг ч хүсснээрээ шүүмжилж болно. Зоргоороо буруутгах болно. Тэгтээ давж болохгүй хил хязгаар гэж биш үү доромжлолт. Одоо миний удам судар баримт гаргаж өөр хүүхэд гэр бүл эхнэр хүүхэд гэдэг чинь бол хинний ч одоо давах ирэхгүй тийм одоо нандин хил хязгаар асар их доромжлол явж байгаа ш. Одоо миний удам судрыг үүсгэж байгаа. Миний эцэг их Увс аймгийн Бүхмөрөн давс цомын гаралтай дөрвөд гаралтай баруун Монголын хүмүүс наах гад юм олдохгүй байгаад тахаар очиж бүр гэрээ гадаа хүртэл дуран зоож байгаа та нар хүний ордог гардаг амьдэрдэг суудаг ажилдаг төрөлдөг гэр бүл өрөө хүмүүдээр хүртэл оролдог ийм ирээ цээргүй байж бүр хим хэмжээнээс задарч байгаа ийм асуудал шүү. Ягаад Blue Sky хажуудлын талбайг би бас аваад өгчүүлсэн. Хэдэн жил хог шороо ухсан нүхтэй хэдэн одоо далбаасан самбартай хэдэн 10 жил боллоо. Тэрийг яагаад та нар ярихгүй байгаад. Төмөр замын цэцэрлэг түрээлэнгээд 2-3 газрыг авилгатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар өгсөн байсныг би буцааж аваад цэцэрлэг түрээлэнгээд огчуулсан. Яагаад тэрийг ярихгүй байгаад. Хилээ зэргийн хажуу талын хөл бөмбөгийн талбай одоо ногоон байгууламж 2-3 газрыг би буцааж аваад дахиж тогтчуулаад спорт талбай болгоод тогтчуулсан тэрийг яагаад ярихгүй байгаа. Чингэлтэй уулын тэнд байгаа тэр тогтчлтыг хийсэн тэрийг яагаад ярихгүй байгаа. Сонгоны цагдаа уул гэдэг тэр газрыг аваад тогтчуулсан тэрийг яагаад ярихгүй байгаа. Яагаад зөвхөн энэ худалдаа хөгжлийн банкны 10 сая доллараар энэ талбайг зарцсан байсан талбайг нь буцааж аваад иргэд олон нийтэд хэрэгтэй аялдаг, зугаалдаг, алхдаг, нойлтой энэ чинь ганц усан оргилуур биш шүү дээ. Усан оргил нэхий хэсэг нь хажууд нь нойл нь байж гэн, услахатай талбай нь байж гэн, мод зүлэг нь байж гэн, зам харгуун байж гэн, гэрэл чийдэн байж гэн. Юмыг бол бас одоо дэндүү та нар ингэж мөсгөн гуйвуулж энэ одоо соён гэгэрүүлж бас сурчил таниулж явах ёстой зөв үүргээ буруу ашиглаж болохгүй шүү. Би маш олон сэтгүүлчдийг үндтгэдэг. Асар олон сэтгүүлчид ёс суртахуунтай ажиллаа хийж байгаа. Гэхдээ үүний хажуугаар маш ёс суртахуунгүй